Ирэх онд улсын төсөв болон бусад хөрөнгө оруулалтаар 129 цэцэрлэг ашиглалтанд оруулахар болсон байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн улсын хэмжээнд дэх цорын ганц цэцэрлэг болох 10 дугаар цуцлбарыг барих 5.3 тэрбум төгрөгөөс 800 саяг нь л 2018 оны төсөв тусгасан. Тэгвэл энэ асуудал боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яам 2018 он гэхэд ямар нэгэн аргаар эхний корпусыг ашиглалтанд оруулна гэдэг хариултыг өгсөн байна. Боловсролын 3 цэдийн нүр үзчихсэн. За тэрнээс ч олон удаа шийдвэр гаргагчдын амаар олон цаасан дээр баригдчихсан 10 дугаар зохицуулбарын нурсан балгаас энэ харагдаж байна. За тэгэхээр 4-5 жилийн хугацаанд улсын болон нийслэлийн төсөвт энэхүү барилгыг барих төсвийг олигтой шийдчихгүй байгаа мөртлөө за шийдвэр гаргагчдын эрх ашигт нийцсэн барилга нь дорой баригдчих гэдгийг тус зохицуулбарынхан хэлж байгаа юм а. Цаг хугацааг 4 жилийн өмнөх рүү ухраавал тухайн үед 10 дугаар зохицуулбарынх нурах шахсан барилгаас нүүсэн байдаг. Ингээд 2014 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмчилгээ сургалт үзүүлэх бүхэл стандартыг хангасан барилгыг 5.3 тэрбум төгрөгөөр барих зураг төсөл гаргасан. Энэхүү зураг төслийн дагуу залуучуудын нийт корпорац концесс эзэмших эрхийг авсан боловч хөрөнгө оруулах боломжгүй болсон. Үүний дараа Эрмикон компани концессор барихаар болсон ч 2.5 тэрбум төгрөг хүртлээр буурсан бага хэмжээний мөнгө барих боломжгүй гэдэг хариу өгсөн юм а. Ингээд эх онд 800 сая төгрөгөөр барилгын суурил баригдах дүр зураг харагдаж байгаа юм а. Нэг суурийн цутгаад л нэг давхрын талдаа ороод зогсох юм байна л да. Тэгэхээр би ирээдүйд ямар дүр зураг харагдаж гинөө гэвэл одоо яармаг нэг төрх бариад одоо хэдэн жил болж байна, 10 жил болж байна. Тэрний тэр нэг арга ясал тийм л юм миний дүр зурагт одоо буугаад байна. 800 саяар аваад бид нар суурьа сайн цутгах нь чи би нэг давхартай авахгүй юу тэнцээ мужааны өрөө энтертэй нилээн би тэгээ бассейны одоо суурь хэсэг энтер чи нилээн тийм даацсан хэсэг байгаа. Ирэх онд төсвийн тодтголоор мөнгө нэмж суулгах, гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг ямар нэгэн аргаар 3 корпусаас хүүхэд хүлээж авах нэг корпусыг ашиглалтанд оруулна гэж салбар яам мэдээлж байна. Биднес улсын төсөвтөр 2.5 бол бүрэн дүүрэн ашиглана. Мөн одоо гадна дотны одоо үлдсэн одоо хөрөнгө оруулагч нар юу байна тэр үгдүүд хайж байгаа. Яг бол газар нь байгаа бэлэн зураг нь байгаа учраас биднес энийг бол одоо 18 онд л одоо ашиглалтанд оруулах гэж бүгдтэй харж байгаа. Нэгийг л барих төсвийг суулгахгүй байхад нөгөө 2 корпусыг хэрхэх нь за мөн 5.3 тэрбум төгрөгийн төсөвт барилгыг яаж 2.5 тэрбум төгрөгт багтааж барих зэрэг нь тодорхойгүй байгаа юм а. Өнгөрсөн хугацаанд 10 дугаар зохицуулбарыг бариагүй хариуцлага нь концессийн асуудлыг хариуцдаг үндэсний хөгжлийн газарт хамааралтай гэж салбар яам үзэж байгаа юм а. Засгийн газрын тогтоолд ороод 10 дугаар цэцэрлэгийг концессио барихаар бүрэн болоод мөн цаанаас нь компани барьж өгье гэдгээрээ манай яам уламжлаа манай яам үндэсний хөгжлийн газар руу явуулаад өнгөрсөн онд бол концессор барилгыг ирээч хугацаа байсан. Өнөөдөр үндэсний хөгжлийн газар бол тийм дээр бол маш хариуцлагагүй ажилласан бол энэ бол ихсэн. Гэхдээ бол биднес энэ жил улсын төсөвтөө тэр. За өнөөдөр 10 дугаар зохицуулбар 58 дугаар цэцэрлэгийн зүүн жигүүрийн 4 өрөөнд байрлаж байгаа юм. За ингээд яг энэ 110 хүүхэд ямар нөхцөл байдалтай суралж байгааг та бүхэнд харуулъя. За ингээд үүднийхэн жижигхэн хэсгийг ингээд ашиглаад өөрсдөө хил заслын өрөөгөө мотор босгоод гаргацсан байна. Ер нь бол эдгээр хүүхдүүд эмчилгээгээж сургалтаа ч ингээ ганцаарчилсан байдлаар авах хэрэгтэй ч гэсэн ингээ зайгаа ашиглаад нэг дор 2 хүүхэд хил заслын сургалтаа авч байгааг та бүхэн харж байна. Таны харж байгаа энэ ангид 6 хүүхдийг нэг дор эмчилгээнд оруултаа. Гэтэл нэг хүүхдэд энэхүү ангийн 4.5 м квадрат толбоо ноогдох ёстой ч одоо 1 м квадрат ч хүрэхгүй нөхцөл байдалтай байгаа юм а. 6 хүүхэд зэрэг ойрлоод эсвэл зүгээр дасгалаа хийж яхад нь аягүй хөрхэн хийж итэл нэг нь уйлахад нөгөөх нь дагар уйлдаг байхгүй. Тэгэхээр ер нь аль стандартыг хангахгүй Монгол улсад мөдөж байгааг хаанч хүрэхгүй. Одоо барьлаж байгаа мухрын 4 ангид 15-аас 20 хүүхэд хүлээж авбал Монгол улсын баталсан норм стандарт мөрдөгдөнө. Гэтэл жилдээ 110-аас 150 хүүхэд энд хүмүүжиж байна. Дээр нь хуучин барилгын өргөтгөлтөө 2 ангид хүүхэд хүлээн авч хөгжмийн багш эмчин тэнд багшуулаад хувирчихсан захирлан эмчийн цагаан нөмрөх ажлыг эндээ давхар гүйцэтгэдэг гэд 10 дугаар зохицуулбарын асуудлыг тооцоол дуусахгүй нөхцөл байдалтай байгаа юм а. Иглийн мэдээнд оюун ертөнц сод баярнаар сурвалжллаа.